нөгөө юу н бүрэн босож амжаагүй байх та. Али охин очоод жирэмслүүлчих чинь. Санаа зовох ёстой, болох ёстой, ойлгуулах ёстой энэ сэдв мөн үү? Энэ учраа мэдхгүй залуучууд энэ тэнэгвэр ингэж завхаа зайдан ингэж явж ягаад наам чинь хүний охин үрээр тоглоод байна шүү. Юугаар тоглож байгаа юм тийм ээ? Юугаар орооцолтоод байгаа? Юугаар энэ амьдралаар яаж тоглоод байгаа? Яаж энэ хүүхдүүд мөртлөө хүүхдийг алж тоглоод байгаа энийг өөртөө ойлгохгүй шүү. Мэдгүй. Энэ бидний эмзэглэх ёстой сэдв мөн үү? Мөн. Эцэг эхчүүд битгий хэл энэ төр засаг бодлогоор нь анхаарах хэрэгтэй асуудал мөн. Залуу наснд алддаг, ондог, шаналдаг, хэлж чадахгүй битгэрдэг тийм ээ. Энэ асуудлыг энэ кино урлаг чихэнд нь хэлээд ойлгохгүй бол наад далд ухамсарт чинь ийм болоод байна шүү, энэ болохгүй шүү гэд наад кино урлагч биднэрт дуугараад явчих. Гурван бүтээлээр дамжуулаад хүн алж тоглосон гэдэг киноны зангилааг хүүхдүүдтэй ойлгуул та. Энэ ард нь юу болох вэ? Гарах үр дагавар нь юу? Тийм ээ? Хитрхи аюултай гэж. Хоёул хүүхдэд төрүүлж идэх үү? Хоёул ярьж ийшээ ирсэн биз дээ. Тоглолцсон биз дээ, шийдсэн биз дээ. Тэглэж наад өгч минийх мөн ч юм уу биш ч юм уу мэдгүй шүү дээ, тийм биз дээ. Тэрнээс болж би энэ наснда дахиж хүүхэд төрүүлэх боломжгүй болсон. Миний амьдралаар тоглосон тэрнтэй би хатуухан тоглоом илүүсгэр шийдсэн.